Сайн бацгаана уу хүүхдүүдээ, сайхан амарцгааж байна уу? 12 дугаар ангийн уран зохиолын хичээлээр эхлэхэд бэлэн боллоо. 12 дугаар ангийн уран зохиолын хичээлийн сайжруулсан хөтөлбөрийн суралцахуун зорилтуудаас Монголын орчин үеийн уянга туульс жүжигийн зохиолыг уншиж хам сэдвийн хүрээнд тусган эргцүүлэх замаар хүний мөн чанар, нийгэм соёлын тогтвортой хөгжлийг ойлгох нь гэсэн суралцахуун зорилтын хүрээнд хичээлээ төлөвлөлөө. Өнөөдрийн хичээлийн сэдэв Монголын орчин үеийн өгүүлгийг уншиж ойлгоод сэдэв гол санааг тодорхойлъё. За суурлах их зохиол маань Д. Нацаг доржийн Цагаан сар ба хар нулимс өгүүлэг байгаа. Тухайн өгүүлэг маань сурах хүчгийн 62-аас 64 дугаар хуудсанд байгаа. Хүүхдүүдээ номоо дэлгээд өгүүлгээ уншаарай. За хичээлийн зорилго Монголын орчин үеийн өгүүлгийг уншиж хам сэдвийг тодорхойлон хүний мөн чанар, нийгэм соёлын тогтвортой хөгжлийг ойлгох. Зорилт зохиолчийн намтрыг уншиж түүний амьдарч байсан нийгмийн талаар ярилцсан, өгүүлгийг уншиж дэвшилсэн асуудлыг олно, зохиолын орчин нөхцөл дүрийн үүргийг тайлбарлана, зохиолын гол санааг тодорхойлно. За их зохиолч Дашторжийн Нацаг дорж. За Дашторжийн Нацаг доржийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй билээ. Бид одоо уншиж бичиж сурсан цагаасаа л ихсэл түүний зохиол бүтээлээс уншиж ирсэн. Тухайлбал миний энд сураг, миний нутаг, жаргалан гэсэн шүлгүүдийг уншсан. Тэрээр одоо Монголын орчин үеийн, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Монголын уран зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан их зохиолч минь юм аа. За түүний товч намтартай танилцъя. Тэрээр 1906-аас 1937 оны хооронд амьдарсан. Төв аймгийн Баян Дэлгэр сумын нутаг Гүн галуудаа хэмээх газар төржээ. Миний нутаг, 4 цаг, од, нараа, сараа, шүлэг, хуучин хүү, ламбгой нулимс, цагаан сар ба хар нулимс, харанхуй хад, шувуун сарл, хөдөө талын үзэсгэлэн өгүүлэг, бие биш, их авхай, Монгол ардын суут, жүжиг, учиртай гурван толгой, дуур зэрэг олон бүтээлээрээ алдаршсан. Мөн А.С. Пушкины Анчар, хоригдол, хэрээний зүг нисэн, сэрхүй, газар далай хоёр, Гэлбэрийн хатан, буудалцсан нь, Гидео Мопассан, аглагч Эдгар Погийн Алтан цох зэрэг зохиолуудаа монгол уншигчдыг анх танилцуулжээ. За түүний амьдарч байсан хугацаа бол яг одоо Монголын эрх чөлөөгөө олж авсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Манжийн дарлалаас гараад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялаад за 1921 оны хувьсгалын энэ үед тэрээр амьдарч уран бүтээлээ туурвж байжээ. Тэгэхээр энэ үеийн одоо Монголын нийгмийн амьдрал ямар байсныг зохиол бүтээлдээ маш тодорхой уран ярууд өрсөлж үзүүлсэн байдгийг бид санаж байгаа. За өнөөдрийн судлах зохиол бол Цагаан сар ба хар нулимс гэсэн өгүүлэг байгаа. Тухайн өгүүлгийн товч агуулгыг авч үзье. 11-р оны хуучин улирлын 12-р сарын 30-ны өдөр тэнгэр цэлмэг нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Малчин ардын бүсгүй цэрмаа дагдангийн хаяан зогсож сэтгэлд их л гунигралтайгаар элдв зүүдийг бодмоглон урт шүүр салдан алдан тэрээр дагдангийн зарцлагдаад 3 жилийн нүүрийг үзэж байгаа нь энэ. Энд ирснээс хойш би сэтгэлийн зовлон цадтал үзжээ. Энэ завсар дагдангийн эхнэрийн таргалсан цэрмаагийн турсан хоёр яг тэмцэнэ. Гэтэл дагдангийн эхнэр 6 хантаа том гэрээс гарч ирээд их л хүүтнээр хялаан харж айгүйгээр зандран чи яасан хар золиг вэ? Олбог хевсний шороо тоосыг гөвөөд иргэж байхад энд юугаар хийсэн мө монд вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шиний нэгэн гихчийг мэдэж байна уу үгүй юу? Малчигээд дуужуугаар нуруунд дунд нь нэг цохиж аваад уурлан зогсоход цэрмаа эсэргүүцэх аргагүй тул толгой өвдөд салхин зогссон билээ авгаа минь гэж хажууд байгаа том хевсийг авч дааж ятан цасан дээр сэгсэрнэ. Цэрмаа хажуу айлын зарц чүлтэмтэй төлөө өрөөдөх талмаар уулздаг болжээ. Дагдангийн охин Мядагмаа мөн цэрмааг ойр зуурынхаа ажилд зарна. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гүйчд ирэх нь тоомгүй олон. Тэдний идэж уух, инээлдэх баясгалдах нь гэр хагармаар гагцгүй цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж гөлрөн харж шүүр салдана. Энэ мэт 2 жил өнгөрсний хойно чүлтэм хурч ирээд цэрмааг сэмхэн дагуулan гарч түүнд ятхан хэлсэнд чухам учрыг нь ололгүй жаал зугаа юмаа боож чүлтмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцорно. Цэрмаа хотод ирснээс аваад
одоо хүртэл битүүний орой ийхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй билээ. Маргааш өглөө эрт босож торог дурдан менж булга биш боловч өнгөтэй бүтэн хувцас өмсөцгөөнө. За Цэрмаагийн эрх чөлөөтэй болоод анхныхаа цагаан сарын өглөөг угтаж байгаа үйл явдал нь энэ маргааш өглөө эрт босож гэдгээр илэрч байна. За тухайн зохиолд юуны тухай гарч байна вэ? Зохиолын нэрээс харахад сэдв нь юу байна вэ? Хувьсгалын өмнөх ба дараах үеийн цагаан сарын тухай өгүүлж байна. Хувьсгал гэдэг нь ардын хувьсгал. За тухайн зохиолын нэр нь цагаан сар ба хар нулимс гэсэн нэртэй. Цагаанаар нь Монголын үндэсний баяр цагаан сарыг бэлэгдэн өгүүлсэн. За цагаан сараар манай монголчууд цагаан идэ, цагаан зүйл эдэлж хэрэглэж бас цагаан сэтгэлээр бусдад харилцдаг байгаа. За тэгвэл хар нулимсаар энэ одоо их баяр цэнгэл наадмын хажуугаар ядуу зарц Цэрмаагийн тэр гонигралтай байдлыг эсэргцүүлэн үзүүлсэн. Тэгээд цагаан харын энэ эсрэгцлийг их зохиолч маань мөн чадамгаа ашигласан байгаа. За тухайн зохиол дэвшүүлсэн асуудал нь хувьсгалын өмнөх үеийн ард түмний зовлонт амьдрал, хувьсгал яснаар эрх чөлөөтэй болсон тухай асуудлыг дэвшүүлсэн байна. За энэ бол зохиолын сэдэв. Зохиолын орчин нөхцөлийг тайлбарлая. За орчны талаар онолын ойлголтыг авч үзье. Зохиолын үйл явдал болж байгаа орон ба цагийг орчин гэнэ. Орчинд цаг, орон, нарийн ширийн зүйлс болон нөхцөл байдлын дундх шалтгаалцлыг авч үзнэ. Уур амьсгал нь орчныг бүтээх бичлэгийн сэтгэл хөдлөл юм уу, сэтгэл санааны байдлыг авч үзнэ. За энэ нарийн ширийн зүйлс гэдгийг сайн анхаараарай. Тухайн зохиолд өгүүлэгдэж байгаа нарийн ширийн үйл явдлыг хэлж байгаа. За энэ тухайн өгүүлэлт цаг хугацааны хувьд ардын хувьсгалын өмнөх ба дараах үеийн Монголын цагаан сарын баярыг үзүүлж байгаа. Цэрмаагийн тэр баян айлын зарц байхдаа өнгөрүүлж байсан цагаан сарыг харин Чүлтмийн гэрт ирээд өөрийн тааваар өнгөрүүлж байгаа цагаан сар хэдий одоо торог дурдан өмсөөгүй ч гэсэн өөрийнхөө одоо бор бүтэн дээдлийг өмсөөд ингээд цагаан сарыг өгтөж байгаа энэ үеийг өгүүлж байгаа. За цагийн хувьд зохиолын цагийг судлахдаа ерөнхий нэгэн цаг байна уу, түүхэн тодорхой цаг байна уу гэж авч үздэг. За зохиолын эхлэл хэсэгт 11-р оны хуучин улирлын 12-р сарын 30-ны өдөр Тэнгэр цэлмэг нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв гэж өгүүлсэн. За 11-р он гэдэг нь эртний өвгөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас дараах оныг тоолсон байдаг. Жишээлбэл Бямбын Эренжунгаа бас хуучин оны 10-р он гэж бичсэн байдаг. За хуучин улирлын гэдэг нь бэлгийн улирлын 12-р сарыг хэлж байгаа. Битүүний сарын 12-р сарын 30-ны өдөр гэсэн үг. Ингээд өвгөд маань одоо он сар өдрөө хүртэл бэлгшээж ингэж тоолдог байна. За орон гэхээр мөн адил түүхэн тодорхой нэг орон байна уу? Ерөнхий нэгэн орон байна уу гэж судалж үздэг. Хөдөөгийн нэгэн баян айлын цагаан сарын бэлтгэл болон найр наадмын үеийн баячуудын зугаатай баяртай байгааг ядуу айлын охин Цэрмаагийн хэцүү эрх чөлөөгүй байдлаа эсэргцүүлэн дүрсэлсэн. Ингээд энэ зохиол тэр аяараа эсэргцүүлэл цагийг, орныг, тухайн одоо хүмүүсийн үйл явдлыг эсэргцүүлэн дүрсэлсэн байгаа. За өгүүлэгт хувьсгалын өмнөх үеийн ард олны амьдрал ахуйг хэрхэн дүрслэн үзүүлсэн байна вэ? Өгүүлгийн жишээгээр тайлбарлавал Цэрмаагийн нутаг 3 сайхны өөрт бий. Гэр ядууд бол эцэг эхэн түүнийг хотод илгээж Дагдангийн зарцлуулан суулгасаар 3 жилийн өмнө үзэж байгаа нь энэ. Дагдангийн ажил ихийг хэлэхүү, түүний эхнэрийн чангыг хэлэхүү. Ирснээс хойш хэдэн жилийн дотор ер амарсангүй. Би сэтгэлийн зовлон цадтал үзжээ гэж дүрсэлсэн. За энэ нь 1921 оны ардын хувьсгалын өмнөх монголчуудын амьдрал, баян ядуу хүмүүсийн хоорондын харилцаа хандлагыг илэрхийлсэн зохиол юм аа. За ядуу тарчиг айл хүүхдээ баян айлд илгээж зарцлуулдаг байсан. За мөн эрдэм номтой гэсэн лам нарт ном заалахаар хүүгээ илгээхэд ном заахаас илүүтэй тэднийг гэрийн ажил хийлгэж идэж уух зүйлээр гачигтуулдаг байсан гэж түүхэнд бичээс түүх бий. Ингээ хувьсгалын өмнөх үеийн ард олны амьдрал бол одоо баян ядуугаа зарцлсан ийм байдалтай байжээ гэдгийг энэ зохиолын энэ хэсгээр үзүүлсэн байна. За бид нар энэ зохиолын хам сэдвийг тайлбарлана. За хам сэдв гэдэг нь бичвэрийн дотор үзүүлсэн орон ба цаг болоод
нөхцөл байдлыг хам сэдв гэж. Тэгэхээр бид нар орныг нөхцөл байдлыг дээр судалсан. За хам сэдв нь ерөнхийдөө нийгэм, түүх, соёл, улс төр, шашин, шинжлэх ухааны нөхцлүүд юм уу нөхцөл байдлын онцлогийг харуулна. Хам сэдв нь санааг ойлгох явцад уншигч сонсогчдын дурдсан танил бус үгийн хэрэглээгээр илэрч болно. Өөрөөр хэлбэл уншигчид хам сэдвийг бүрэн ойлгосноор танин мэдхийн цэнгэл таашаалыг эдлээ зогсохгүй тухайн зохиолын үнэт чанар нь нэмэгддэг. Хам сэдв гэдэг нь зохиолын далд санааг баяжуулдаг. Зохиолын хам сэдвийн тусламжтайгаар бид янз бүрийн цаг үе, өөр соёлт нийгмийг танин мэдхээс гадна дайн тулааны тухай, хайр сэтгэлийн тухай, шашин суртахууны тухай мэдэж авдаг. Тухайлбал энэ өгүүлэлгийн хувьд нийгэм, түүх, соёлын хам сэдв зөнхөлж байгаа. Ингээд өгүүлэлгийн хам сэдвийг тодорхойлъё. Зохиол хэдийн үед бичигдсэн бэ? Зохиолын хам сэдв нь юу вэ гэж. За бид хэлсэн нийгэм, соёл, түүхийн хам сэдв энэ зохиолд өгүүлэгдсэн байна. За нийгмийн хувьд 1921 оны хувьсгалын өмнөх Монгол ард олны амьдралыг нэгэн баян айлын аж байдлаар төлөөлүүлэн харуулсан. Харин Дагдангийн эхнэрийн тэр Цэрмаатай хараалын үгээр харилцаж буйгаар хүний муухай ааштай гэдгийг. За мөн Цэрмаагийн тэр айлын ажлыг одоо өглөөнөөс үдэш хүртэл өдшийн бүрийн хүртэл борь бохс хийхгүй хийж байгаагаар Цэрмаагийн тэр ажил чичээнгүй даруухан төлөв ийм зан төлөвийг үзүүлж байна гэж бас харж болно. Соёлын хам сэдвийн хувьд бол Монгол үндэстний баяр цагаан сарын бэлтгэл ажлыг хийж байгааг харуулсан. Тухайлбал монголчууд одоо цагаан сарын бэлтгэл ажлыг шиндэл ойж өмсөх, олбог хевсний шороотоос буулгах, мах шүүс чанаж бэлтгэх, идээ цагаа засах, зочид гүйчдийг угтах гэх мэтчлэн олон энэ зан үйлээр илэрдэг байгааг энэ соёлын хам сэдвээр харуулжээ. Түүхийн хам сэдв бол 1921 оны хувьсгалын өмнөх үеийн монголчууд. За их зохиолч маань зохиолоо 1932 оны 2 дугаар сарын 7-нд бичсэн гэж тэмдэглэжээ. За ингээд дээрх одоо зохиолын хам сэдв орчин нөхцөлийг задлснаас үүдээд зохиолын сэдв гол санааг тодорхойлж үзвэл сэдв нь за зохиолын сэдвийг олохдоо тухайн зохиол дэвшүүлсэн асуудлыг бид нар авч үздэг. Одоо тэр баян айлын амьдрал тэр баян айл зарцлагж байгаа Цэрмаагийн энэ үйл явдлаар төлөөлүүлээд юу гүгүүлсэн. Цэрмаа байгаа боловч энэ Монголын ард түмний л аж амьдралын тухай байна гэж үзэж байгаа. Тэгэхээр 1921 оны хувьсгалын өмнөх ба дараахан үеийн Монголын ард түмний аж амьдралын тухай гэдэг нь энэ зохиолын сэдв юм байна. Харин гол санааг олохдоо сэдвийн дүгнэлт шинжтэй байдаг. 1921 оны хувьсгалын өмнөх ба дараахан үеийн Монголын ард түмний аж амьдралын баян ядуу хүний ялгаагаар эсрэгцүүлэн үзүүлсэн. Тэгэхээр сэдв гол санааг олох даалгавар бол бидний монгол хэл бичгийн ерөнхий шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалт алхам тутамдаа ингэж ордог даалгавар байгаа. Тийм учраас бид маш олон зохиол уншиж сэдв гол санааг тодорхойлж сурах нь чухал юм аа. За ингээд гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. За өгүүлэг дээр хэлсэн багш нь өгүүлэг тэр аяараа л эсрэгцүүлсэн дүрслэл байдаг. Тийм учраас өгүүлэлгээсээ эсрэгцүүлсэн дүрслэлийг олоод тайлбарлаад их зохиохдоо бүтээлчээр ашиглаарай. За их зохиож бичгтээ уран дүрслэл ашигласан эсэх гээд шалгуур байдаг. Тэр шалгуурыг бид нар хангахын тулд энэ зохиолчдын одоо бичсэн сайхан дүрслэлүүдийг түүнийгээ дуурай бүтээлчээр ашиглах юм бол их үр дүнтэй. За жишээлбэл энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэсэн дүрслэлийг тайлбарлахын тулд тэр таргалсан, турсан гэдэг хоёр үг нь эсрэг утгатай үг байгаа. За энэ таргалсан гэдэг үгийн цаана баян айлын эхнэрийн ааштай хатуу чанга загнад зандарч бүх ажлаа Цэрмаагаар хийлгэж өөрөө зүгээр суусан гэсэн энэ санаа нуугдж байна. Харин Цэрмаагийн өглөөнөөс эхлээд өдшийн бүрийн хүртэл борь бохс хийлгүй хөдөлмөрлөдөг үйлийг тэр таргалсан, турсан гэдэг үйлээр төлөөлөн дүрсэлж үзүүлсэн байна. Тэгэхээр энэ бол таргалсан, турсан гэдгээр энэ хүний үйл ажиллагааг үзүүлсэн бол харин орны, цагийн энэ эсрэгцэлсэн дүрслэлүүд их олон бий. Та нар энэ эсрэгцэлсэн дүрслэлүүдийг олоод дэвтэртээ тэмдэглээд тайлбарлаж бичээрэй. За дахиад хэлэхэд зохиол тэр аяараа л эсрэгцүүлсэн дүрслэл байгаа. За ингээд амралтынхаа хугацаанд хүүхдүүд
их зохиолч Нацаг Доржийн дээрх намтарт өгүүлсэн зохиолуудаас сонгож уншаарай. За мөн их сайн унших юм бол их зохион бичих чадвар чинь нэмэгдэнэ гэдгийг давхар хэлье. Хичээлдээ идэвхтэй хандсан та бүхэндээ талархлаа.